Сарлагын хөөвөр тэмээний носон бүтээгдэхүүн хэрхэн бий болдог вэ? Нэхэмлийн үйлдвэрийн үнд түүхийд болох сарлагын хөөвөр тэмээний ноос нь малчдын хотонд бэлтгэгдэн хоршоогоор дамжин боловсруулах үйлдвэрт хүргэгддэг байна. Боловсруулах үйлдвэрт хүргэгдэн ирсэн түүхийдийг үйлдвэрт хүлээн авсны дараа ангилах цехийн ажилчид чанар болон бүтцээр нь ангилахаас гадна бохирдлоор нь, өнгөөр нь тус тус ангилан ялгаж байна. Мөн малын үс ноосонд наалдаж дагтарсан ургамал, малчдын тавьсан будаг, мод, төмөр, даавуу, утас, хаг зэргийг түүж ялгаж салгаж байна. Дараа нь ноосноос гарах шороо тоос болон нүдэнд үзэгдэхгүй хогийг зориултын ширээн дээр сэгсэрч даахирсан ноосыг сэмэлнэ. Монголчууд эрт үед их хэмжээний ноосыг сэмлэн задлах боломжгүй бол бургас цаваагаар савж задладаг байсан нь бий. Ингээд ялгаж салгасан ноосоо дахин шалгасны үндсэн дээр чанарт тэнцсэн ноосыг нь дараагийн дамжлага болох угаалгын хэсэг дамжуулна. Угаалгын машинд хийхээс өмнө дахин зориултын ширээн дээр сэгсэрсний дараа угаах онгоцонд оруулна. Угаах онгоцонд ноос, ноолурын түүхийдийн бохирдол, өтөг, бууз, тослог, зунгаг зэргийг салгах процесс явагдана. Угааж хатаасны дараа ноосонд агуулгадах сор болон завсрын үсийг хялгас ялгах зориултын машинаар ялгаж салгана. Ялгасан цэвэр ноосоо шуудааж савлан дараагийн дамжлагад шилжүүлэхэд бэлэн болголоо. Одоо утас үйлдвэрлэх эхний дамжлага болох самнах дамжлагад ноосоо оруулж зулхаа бэлдэж байна. Эмх замбраагүй ширхэгтүүдийг нэгэн чиглэлд оруулж утас ээрэхэд бэлдэх нь самнах дамжлагын гол зорилго юм. Самнах дамжлагаас гарч ирсэн шугам нэгтэршил бүхий цөвмөлийг эерх машинд оруулж ээрнэ. Эерх дамжлагаас гарсан утас нь давхарлах, эрчлэх дамжлагуудыг дамжснаар ээрмэл утас бэлэн болно. Ийхүү ээрмэл утас нь сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн үндсэн түүхийд болж гарна. Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн өмнө загвар зохион бүтээгчдийн ур ухаанаар бий болсон загварын зургийн тооцооллыг хийж сүлжих машинд зориулан програм бичнэ. Сүлжих машин нь өгөгдсөн програмын дагуу ар, энгэр, ханцүү гэх мэт деталуудыг сүлжинэ. Сүлжих цехээс гарсан деталуудыг оёх цехэд холбож ойсны дараа гүйцэтгэн боловсруулалтад оруулна. Гүйцэтгэн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг эндүүдэх, товч, цахилгаан оёх, цэвэрлэх зэрэг дамжлагуудаар оруулан бэлэн болсны дараа чанарыг нь шалган уутлаж, савлан борлуулалтын хэсэг рүү илгээдэг байна. Харин нэхмлийн зориулттай утсаар төрөл бүрийн нэхмэл ороод, шайр, даавуу зэргийг үйлдвэрлэх бөгөөд зураг тооцооллын дагуу ээрмэл утсыг суур утас орох машинд оруулан ороо. Ороосны дараа ремис бирдон сүлгээд нэхэх машин дээр тавьж нэхнэ. Нэгсэн бүтээгдэхүүнд нөхөн засвар хий. Нөхөн засварлсан бүтээгдэхүүнийг цацаглана. Үүний дараа савнжуулах, агшаах, зөөлрүүлэх, сэгсрэх, нойтон үслэх, хатаах, хуурай үслэх, сойддох, жигнэх дамжлагуудыг дамжин бэлэн болсны дараа хувааж жижиглэн хаяг шошго зэрэг туслах материалуудыг хадсны дараа уутлаж савлан агуулга дэлгүүрчилжүүлж хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Ийхүү малчны хотноос гарсан түүхийд технологийн нарийн шийдэл, шилдэг дизайнеруудын уруу хаан, уран гартнуудын гар дамжин бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрч дотоодын төдийгүй Япон, Европ зэрэг гадаадын зах зээлд гарч байна.